Hi guys, шинэхэн бичлэгтэй тавтай морил өнөөдрийнхөө бичлэгийн хэдүүлийн хамтдаа Иренээс Бээжинд ирсэн влогоо үзэх болно. Тэгээд бид нар бол баахан дэлгүүрээсээ дэсэн. Гэтэ та нарт сонирхолтой байх юм болов уу гэж бодоод би богинохон влог бас хийгээд оруулчихъя гэж бодсон байгаа. Тэгээд юутайч бид нар онгоцны бодол дээр ирсэн байна. Энэ онгоцны бодол нь болонгуудаа Терминал 2 гэдэг онгоцны бодол байсан. Арай нөгөө бидний дандаа бодог онгоцны бодлоос жижигхэн бодол байсан гэж хэлж болно. За тэгээд өвөр Монгол хөтөч маань бидрийг буудлын дээр маань хүргэж өгөөд бид нар ачаануудаа буулгачаад гэх юм уу. Одоо нөгөө нэг чамдаануудаа буулгачаад тэгээ өргөжлүүлээд дэлгүүр хийсэн байгаа. Тэгээд дэлгэцтэй зараа дээр ирсэн. Бид нар ер нь хятадд ирэхээр хөвчлийн энд ирдэг. Тийм болохоор эрд газараа ирсэн байна. За тэгээд манай гэрийнхэн маань өглөө өдөр бараг шүн чимээдэг байсан болохоор жоох ууртай. Тэгээ бид нар хамгийн түрүүнд хоол идсэн байгаа. Тэгээд энэ хоол маань айгүй гоё хоол исэн. Солонгос хоол. Тэгээд энд будаа нөгөө нэг шөл кимчи идэр нүнгүй байдаг юм байлээ. Тэгээ өргөжлүүлээд дэлгүүрүүдээрээ сайхан яваал. Тэгээд энд нөгөө нэг хятадын цагаан сар нь болж байгаа болохоор ихэнх хүмүүс нөгөө нэг юу ятсан нутаг буццсан хүмүүс байсан. Тэгээд ер нь бол бараг л хөнгүү шахуу байсан гэж хэлж болно. Тэгээ өргөжлүүлээд Зара орсон байгаа. Зара ороод нэг юм цам цөмсөж үзээд тэгээ надад бол айгу таалагдсан заяа. Гэтэ би бүр энийг харчаад бүр өөрийгөө ямар амар таргалсан юм бэ гэдгийг сая хараад бүр амар мэдэрлээ. Тэгээд ер нь бол буцаж Монголд ирээд би бол жоохон турсан. За тэгээд энд хятад охтууд заяа дандаа ингээд Victoria's Secret-ийн ууттай юм бариад явж идэг. Тэгээ би бас ингээд амар тэрийг ингээд бас мэдэрмээр санагдаад болтгоо. Тэгээ ээж маань надаа Victoria's Secret-ээс гоё юм авч өгсөн. Тэгээ би танаас гэртээ очиод харуулнаа л гэж байгаа. Тэгээ өргөжлөлээ сайхан мэдээж супермаркет орсон байгаа. Эндээс баахан юмнууд жижиг шажиг юмнууд аваад тэгээ идээгүй муудгаад явсан амар жоохон харамсалтай. Тэгээ энд 5 хүн таксинд суух 20-тэй байдаг заяа торгуултай байдаг. Тийм болохоор бид нар тусдаа таксинд суугаад буудлын дээр ирсэн байна. Буудлаа би танарт танилцуулдагаараа мэдээж танилцуулна. Надад бол 0-9 гоё санагцсан юм. Ер нь бол юм загвар нь интерьер нь айгуу гоё санагцсан. Тэгээд энэ нэг юм music hotel юм билээ. Тэгээ юм дуу хөгжмийн юутай тийм хотелээс. Бид нар оройхондоо гараад ойрхон ресторан болохгүй бүр нилээн их алхсан. Ер нь их газрууд нь хаацсан байсан. Тэгээд бид нар арай гэж нэг ресторан олоод тэрэндээ ороод суусан чинь жоохон сонин хоолтой газар байсан. Тэгээд ер нь бол бид нар тэгсгийгээл идэл гарсан байгаа. За эренгүүтээ би скин кэрэ хийчээд танаас одоо юу авснаа харуулж ийн би юм мист тэгээд би энэ тос авсан. Тэгээд ихчтэй нэг бас би энэ тос аваад тэгээд одоо хүртэл энийг ашиглаж байгаа бүр үнэхээр гоё юм билээ. Тэгээ би бүр дахиж авсан гээл бод. Энэ бол өстой үнэхээр миний үнэр шиг санагдсан. Амин нэг тийм ялуун биш. За тэгээ өглөөс ирсэн чинь нэг юм аимшиг царайтай юм сэрээд 10 минут бараг талент өөрийгөө шитэд зогсож жагаад нэг нүрээ халт янзлмаар болоод гарсан бах. Тэгээд өргөжлүүлээд өглөөний цай гэж яшина идсэн. Тэгээд хүмүүс манай гэрийнхэн надад хоолоо шахаад байсан. Тэгээ би ингээд дуртай дургу ингээд идж байгаа юм шиг харагдчихин. Гэтэ би дуртай л байсан л та гэхгүй. За тэгээд мэдээж Бээжинд ирсэн юм чинь IKEA орно. Akea гэдэг юм уу за мэдгүй. Akea ирсэн байна. Тэгээ энд ингээд pop mart заяа. Тэгээ би энэ нэг юм тоглоомын дэлгүүр очиж энэ одоо юу баха хайрцагнуудтай тоглоомнуудыг гээд бүр гайхаад байсан байхгүй юу. Тэгээ юм pop mart дээр заяа хүмүүс бүр ингээд очрлоо зогсцсон. Тэгээ энэ одоо яагаад эдэр одоо ингээд очрлоо зогсцсон байгаад байгаа юм бол гээд гайхаад байсан чинь Монголд ирсний дараа нөгөө Labubu, Cry Baby эдэр чинь нөгөө өстой жинхэнэ нөгөө од болж идэгин. Тэгээл хүмүүс яг тэр үедээ тэднүүсээ аваад амар очрлоод байсан юм бэ энэ л дээ. За тэгээд мэдээж хоол чинь би бол энийг бүр хятад дээр заавал иддэг. Би нэг иймэрхүү юмнууд идээдсэн болохоор бүр миний нүрээр өстө битүү юм гарсан заяа. Манай дүү маань идж байгаа бичлэг хийсэн ахгүй юу. Тэгсэн чинь жоохон jump scare видеонууд хийсэн. Би бүр өөрөө харчаад бүр амар гайхсан. Гэтэ амар satisfying харагдаад байсан болохоор би ингээд бичлэгэндээ оруулчихсан. Яа тийм яваасан миний channel юм чинь яа юу ч оруулсан явт те. За тэгээд би нэг юм аимшиг царайтай юм ингээл юм идээлэн. Тэгээ бид нар Akea-аас гарчаад би буруу хэлээд ташгүй нэг маал орсон юм аа. Тэгээ би нэг Hollister гэдэг юм октоодын брэнд орж үзмээрээс ахгүй гэсэн чи яг оцсон чи хаацсан. Тэгээд ер нь бол орой олол тэгээ харсан байдаг юм да. Тэгээд өглөө нь бид нар сэрчээд зүгээр тэр хаваараа
өөртөө алхаад энэ тэрнгээр мал идэр ороод явсан. Тэгээ би ингэж явж агаад гэр бүлийнхнаасаа төөрөөд өстө нэрэ гэрийнхэндээ загнуулаад өстө балархчихсэн шүү дээ. За тэгээд нэг гоо сайхны юмнууд бид нар ээж бит хоёр аваал. Тэгээд хоёр жоохон дүүтэй юм болохоор хоёр жоохон дүүгээ тоглуулаад тэгээд нэг мэтгэд орой олчиж байгаа. Аав ээж маань бол ямар ч юм фаст фуд идэх сонирхолтой байгаа штэ. Тэнгүүт бид нар бас нэг тийвж фаст фуд идэхгүй байсан. Тэгээ ашгүй минь гэж бид гурвыг фаст фуд идэх гээд бид нар Макдоналдс явж идсэн байгаа. Ей. Бас бичлэг хийхгүй бол миний нүүрний бата харагдаад байна. Одоо ингэж байгаа зү маргааш Саня руу явна. Тийм болохоор нэг маргааш нөгөөдөр Саня руу явна. Тэгээ бид хэд угаасаа өглөө эрт явах юм чинь усны бодол дээрээ хончоод тэгээд өглөө нь явъя гэж бодоод тэгээд маргааш болонгуудаа хотелээсээ гарна. Тэгээд энд 2-3 хоног шиг боллоо. Хоёроо. За одоо энэ өрөөгөө орхиод явлаа. Бийж ид. Энэ одоо ямар утга учиргүй малгай өмсөлт. За өргөжлүүлээд Starbucks орсон байна. Им Starbucks дээр амар нөгөө нэг гоё чамин зүйл шүү дээ. Ингээ Монголд идэггүй болохоор яалччгүй. Тэгэл амар эстетик байх гэж хичээгээл яг үндэ ямар ч тийм эстетик юм байгаагүй. За hi guys. Тэгэхээр терминал 3 гэдэг Бээжингийн бас амар том онгоцны бодол ирсэн байна. Тэгээ бид нэр эндээс явна. Энэ баярлын хүүхчиг амар их өстө ботхны наалт нацсан юм. Энэ өмнө зүгээр өмсөн болгоно нагсан гэсэн гээл оддоо. Манай хөөрхөн юм жоохон өлөн дүү гэхгүй юм. Бид нар өглөөнийхөө цайг уусан байгаа. Тэгээ энэ айгу сонио амттай нэг томатны шүл байсан. Тэгээ би энэ мэдгүй 0 харуулах айгу дуртай. Би бас 0 харах ч өөрөө айгу дуртай. Тэгээд мэдээж юм гоё цэвэрхэн 0 байна. Бас яцтай ерөн л ямар ч газар орсон ерөн ихэнх газрууд нүнхээрийн цэвэрхэн байдаг. Тэгээ би бүр та нарыг 0 руу дагуулж ороод бүр хаалга төгжтлээ би бүр бичлэг хийсэн байлээ. Жоохон инээдтэй л юм гэхгүй юу. Hi guys. Миний skincare бичлэг үзмээр байл миний TikTok руу ороод үзээрэй. Тэгээ би skincare хийж наалтын жолоо хоолойроо тийжлээ. Би сая бараг карантин зогсож буцаадсан хэллээ. Тэгээ одоо яг цаг маань амар төгсөн байна. Тийм болохоор би одоо авч руу очиж байна. Тэр нэг pop mart гэдэг юм шиг. Энэ сүүлийн үед хятадд орж иж байгаа юм шиг байгаа. За өөрөөр нийцэх байсан болохоор бид нар бүр арай гэж аав ээж маань бол өстө үнэхээр ядарч ийсэн. Надад бол энэ онгоцны бодлоор ингээл бараг димитийн нэл явах нь бол надад их зугаатай байсан. Тэгээ юутэйч бидний нисэх цаг болоод тэгээд би бол амар баярлал ингээл халуун газар руу явна гэмгүүт бүр амар баярлал байсан. Тэгээ бид нар ингэж нөгөө автобусанд сууж агаад гадаанаас онгоцон сууж үзсэн. Гадаанаас онгоцон суугаагүй минь дотроос онгоцон суусан минь гэтэл яг үндэ амар шинэлэг байсан л та. Тэгээ нэг бараг 7-7 цаг нисэн үү яасан хитэн цаг нислээ. Тэгэл хитэн цаг нисээд ирсэн байт юм да. За дахиад өргөжлүүлээд оруулнаа. За тэгээ баяртай манайхаа.